Таны мэдэрч байгаа зүйлс зөвхөн таны дотоод мэдрэмж үү? Эсвэл орчин тойрон нийгмийн хүлээлт таны бодол, сэтгэл хөдлөл нөлөөлж байна уу? Safe Space podcast таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна. Бид таны Safe Space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай. Safe Space podcast-ийн хөтөлбөр хөтлөгч Ариун Санаа, сэтгэл зүйч Өрийн Туяа миний бие. Өнөөдрийн мэндийг хүргье. Safe Space podcast-ийн маань 4 дахь дугаарт ажил мэргэжилтэй холбоотой нэгэн захидал ирсэн байна. Ингээд захидлаа уншийе. Сайн байна уу? Би одоо 12 дугаар ангийн сурагч. Өөрийгөө олох болон мэргэжил сонголт гэх асуудалтай нүр тулсан байгаамаа. Хамгийн ихний асуулт нь би хэрхэн өөрийгөө мэдэх вэ? Би ямар мэргэжил эзэмших ёстойгоо сайн хэлж мэдэхгүй байгаад байна. Дараагийн зүйл нь би өөрөө олон хүмүүсийн дунд байж бусадтайгаа хамт байх дуртай нэгэн. Гэсэн хэдий ч нэг тийм олон найзтай биш. Бусадтай найзлах, бусдыг өөртөө татахтаа муу гэхүүдээ. Тэгэхээр асуумаар байгаа зүйл нь бусадтай хэрхэн хурдан ойлголцож дотн болж хүрээлэлд хэлэх ёстой байдгийн болоо. Мөн гадагшаа явж суралцмаар байгаа. Гэхдээ санхүүгийн хувьд таагүй, гэр бүл аав ээжтэй саад болмооргүй байгаа учраас тэтгэлэгтэй суралцмаар байна. 100% тэтгэлэгтэй суралцах боломж надад гарч ирэх болов уу? Ядаж байхад гадаад хэлдээ тийм сайн биш болохоор учраа олохгүй нэг ангалд унчсан мэт мэдрээд байна. Надад туслаач баярлаа гэсэн байна. За, ер нь яг энэ яг 12 дугаар ангид төгсөөд яг шинэ амьдрал тэмүүлэлт авах гад мэржлээ сонгож байгаа. Бүх төгсөх ангийн хүмүүсд мэдрэгдэх зүйл баха. Тийм, ер нь бид нар бүгдээрээ бас энэ давааг туулаад гарчихсан. Хүн болгон туулах нэг тийм даваа байгаад байгаа шүү дээ. Тэгээ энэ бас нэлийн тэм сэтгэлийн төгшүүр, айдас яхаа мэдхгүй байх тий. Тийм мэдрэмжийг төрүүлэх үеуд зөндөө байгаах гэж бодож байна. Тэгвэл Мэргэжлийн сэтгэл зүйн үүднээс захидлын маань эзэмд төлөөгөөч. За, сайн байна уу? Бидэнд хандаад захиалт хийсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Юуны өмнө дуртахад бидний зөвлөмж нь болохоор мэргэжлийн сэтгэл судлаачийн анхан шатны зөвлөмж гэдгийг ер нь хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. За, тэгэхэд бид нар одоо мэргэжил сонголтод өөрийгөө мэргэжлээ тий сургуулаа судлах гэд мэдээлэл хайгаад эрх зүүлэн бодоод судалгаа хийх цаг хугацаа хичээл зүтгэл маш их шаарддаг. Яах вэ гэд тий биднэрт бас дээрээс нь өөрсдөнд минь амар их асуулт гарч ирдэг гэх юм да. Тэгээ энэ насн дээр маш олон хүүхдүүд мэргэжил сонголтоос шалтгаалan яг л одоо энэ захиа хэлгээс өмнө шиг хөгчиг би хинбэ, юунд туртай юм бол, ямар мэргэжил надад тохирох вэ гэсэн асуултад тулгарч эхэлдэг. Тэгээ юуны өмнө энэ үед одоо бусдтайгаа өөрийгөө харьцуулж сэтгэлээр унж болохгүй гэдгийг ерөнхийдөө бол санах хэрэгтэй байх гэж хэлмээр байна. Тэгээд одоо тиймээс итгэвтэйгээр одоо эрэл хайгуулаа, үргэлжлүүлээрэй гэж бас хэлмээр байна. За, тэгээд бидний зүгээс одоо өөрийгөө тодорхойлж болох мэргэжлээ сонгоход туслах 4 асуултыг өөрөөсөө асуугаарай гэж санал болгож байна. За, энийхээ нэгт нь болохоор хүсэл сонирхол. Чи ямар зүйлийг хийхэд цаг хугацаа өнгөрчих бүгд анзаарахгүйгээр тий ирч хүчтэйгээр дурлаж хийдэг вэ? Бид нар ингээд хийх дуртай зүйлийг хийгээд ахын бол цагаач анзаарахгүйгээр тий үнхээр тийм хийх хүсэл төрж хийдэг гэх юм уу да. Тэгээд үнхээр дургүй юм байхаа бол цаг явж өгдөг тий. Гараас дэмж гардггүй. Ийм үед бас байдаг. Тийм болохоор яг хийх дуртай зүйлээ мэдрээд тий тэрийг сонгоод хийгэрэй гэж зөвлөмөр байна. За, дараагийн нь болохоор ур чадвар гэж байгаа. За, хүн бүртээ бусдаас илүү сайн хийж чаддаг зүйлс байдаг. Тэр нь юу вэ? Ямар зүйл дээр тий таны чадвартай мундаг шүү гэж багш ч юм уу тий гэр бүл найзуудтай нь хэлдэг вэ? Одоо жишээ нь шин санаа гаргах ч юм уу, бусдыг удирдах ч юм уу, багаар ажиллах, төвлөрч суух, төлөвлөх, гараар хийдэг зүйл. Айлс бол хүнтэй харилцах шийдэж болно шүү дээ тий хурдан ойлголцдог. Энэ чанаруудаа өөрийнхөө чанаруудаа гаргаж ирж агаад ямар ажил хийгвэл илүү тохирох вэ? Танд илүү таарах вэ гэдгийг бас бодоод үзэх хэрэгтэй. За, тэгээд дараагийн нь болохоор эрэлт хэрэгцээ гэж байгаа. Гэр бүлийнхэнтэй санал болгож байгаа эсвэл та өөрөө дотроо бодож буй мэргэжилтэй нь ирээдүйд хэр эрэл хэрэгцээтэй байгаа вэ гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Тэ бас ажлын байрны бүртэмж нь ямар байгаа вэ гэдгийг. Тэгээд
дараагийн жилд хэр эргэлттэй байх вэ? Одоо дөнгөж 12 дугаар анги төгсөж байгаа гэж бодоход их сургуулаа дахиж 4 жил сурна тий. Тэгээд 4 жил сурсныхаа дараа за магадгүй дадлага хийгээд 3 жилийн дараа одоо ажлын байран дээр гарна. Яг тэр үед энэ ажил хэр эргэлттэй байх вэ? Ажлын байрны хүртээмж нь хэр байх вэ гэдгийг судалж үзэх хэрэгтэй юм болов. Тийм. За тэгээд дараач нь болохоор цалин хөлс гэж байгаа. Өөрийн хөдөлмөртэй мэдлэг чадвараа үнэлүүлэх мөнгийг цалин хөлс гэдэг. Тэгээд таны суралцах мэргэжлийн дундаж цалин дотоодод болон гадаадад хэд байдгийг судлаарай гэж хэлмээр байна. Үүн дээр тухайн мэргэжлэр ажиллах буй хүнээс юм асуух тий. Эсвэл багш ч юм уу гэр бүлийнхнээсээ тусалцаа хүсч болно гэдгийг бас битгий мартаарай гэж хэлмээр байна. За тэгээд эдгээр 4 асуултанд хариулаад боломжит мэргэжлийн хувилбаруудаа гаргаарай. Тэ мөн эдгээр мөн эсрэгээр нь хүсэл сонирхолгүй тий тухайн мэргэжилд шаардлагах чадвар нь танд арай дутмаг байна уу? Эсвэл ажлын байр цөөхөн зэрэгээр тэг өөрийн огт сонирхгүй мэргэжлүүдэд чагсаалт гэсэн гаргаад хасчихвал илүү тийм яг мэргэжил надад таарахгүй байна гэдгийг илүү тийм няхуур харах боломжтой болов. Тийм за мэргэжил сонголтын дээр бол иймэрхүү байна. За тэгээд дараагийн асуулт нь болохоор харилцааны ур чадварыг асууж ирсэн шүү дээ тий. Ер нь бол энэхүү чадвараа хөгжүүлэхэд нь туслах эдийн зөвлөмжийг бас хүргэе гэж бодож байна. Өөрийнхөө байдаг хүнд хүмүүс ер нь татагдаад байдаг шүү дээ тий. Заавал тэгж нэг амар тийм өөртөө 100% итгэлтэй байх шаардлагагүй. Гэхдээ өөрийнхөө үзэл бодолтой үнэнч бусдад тааруулах гэхээс илүү яг өөрийнхөө сонирхож байгаа зүйлд итгэлтэй байдаг гэдэг юм тий. Өөрийнхөө сонирхолтой байгаа зүйлд итгэлтэй байдаг, өөрийнхөө үзэл бодолтой үнэнч байдаг хүмүүст ер нь таалагдаад эхэлдэг. Тий. Гэхдээ заавал нөгөө бусдад таалагдахын тулд хин нэгний дүр тойрох шаардлагагүй. Харин өөрийнхөө байна гэсэн үг байхгүй нэ. Бид нар хаяа нэг тийм үед байдаг шүү дээ тий. Нэг хүнтэй амар найзалмаар байгаа хүнийхээ хүрээллийг хараад яг ингээл за би яг тийм болж ижил энэ хүнтэй найзлах хэрэгтэй юм шиг байна. Ингээд хаяа бид нар урдаа ингээд шал өөр дүр төрхийг гаргацдаг. Өөр зан чанар ингээд өөртөө авчдаг гэх юм уу та. Тэгээд энэ нь ингээд удаан үргэлжлэхээр дадал болчдөг. Тэгэхэд хаяа магадгүй бас бид нар энийг ингэж ярьж өөрийгөө алдсан. Тий. За тэгээ хэрв шинэ айстай болмоор ахын бол төрүүлж яриа эхлүүлээд өөрийн дуртай сонирхтой сэдвээр санаа бодлоо чөлөөтэй тэгээ өөртөө итгэлтэйгээр илэрхийлж байгаарай. Тэр одоо нэг найзалмаар байгаа хүнтэй таны сонирхтой зүйлийг сонирхдаггүй байсан байж болно шүү дээ тий. Тэгээ та өөрөө ингээд би энд нь ингээд дуртай ч юм уу тий. Өөрийнхөө ингээд бодлоо чөлөөтэй болон итгэлтэйгээр илэрхийлэх юм бол тэр хүнс ч гэсэн бас амар гоё мэдрэмж төрүүлэх юм болов гэж бодож байна. Тэгээд бусдыг сайн сонсдог байгаарай. Бид бүгдэд одоо бусдыг сонсох, өөрийгөө сонсуулах хэрэгцээ байдаг шүү дээ тий. Тэгээд одоо энэ нь болохоор хинэгэн бидний яриаг тасалгүйгээр, хүндэтгэлтэйгээр чин сэтгэлээсээ сонсох нь тухайн хүнтэй итгэлцэх мэдрэмжийг үүсгэдэг. Тэгээ энэ нь болохоор эерэг тийм таатай харилцааны эхний алхам болдог гэж хэлмээр байна. Тэгээд бидний нэг дутагдaltaй зүйл нь ер нь хүмүүсийг сонсч чаддгүй юм болов уу гэж боддог. Ярьж яхад нь яриа амар таслах шинжтэй гэдэг тий. Ингээд хүн ярьж байгаад шууд үзэл бодлоо дундуур нь тасалж тэр хүний яриаг тасалж өөрийнхөө үзэл бодлыг хэлдэг хүмүүс бас олон байдаг тий. Энэ нь болохоор нөгөө хүнд нь амар тийм хүндлэлгүй тийм муухай мэдрэмж төрүүлэх, сөрөг мэдрэмж төрүүлэх магадлал өндөр байдаг. Тийм. Энэ дээр сануулж хэлэхэд болохоор зөвхөн бусдад таалагдсан тул тий хүн зөвшөөрөгдөх гэж өөрийгөө хэтэрхий их бөөгчлээрээ гэж түрүүн бас яг хэлсэнчлээ. Тэгээд янз бүрийн хүмүүстэй харилцаж туршлага хоримтлуулад хичээвэл харилцааны чадвар бас хөгжих боломжтой байдаг шүү. Янз янзын хүмүүстэй харилцаад тий бид нар одоо энэ амьдралынхаа туршид ер нь ажлын талбар дээр ч тэр хичээл дээр сургууль дээр ч тэр зүгээр ингээ гудамжинд явж байхад ч тэр янз бүрийн хүмүүстэй харилцах шаардлага гардаг штэ тий. Тэгээд энэ бүх туршлагаа ингээд хоримтлуулсаар байгаад харилцааны чадвар бас бид нэр амар хөгжүүлдэг. Жишээ юм уу та. Хүмүүстэй харилцдаггүй ингээд өдөр тутмын ингээд яваад ах тусам бид нэр илүү хаалттай болж эхлэх магадaltaй байдаг. Бидний харилцааны чадвар.
Тийм болохоор нөгөө өөрийгөө илэрхийлэхээс битээ ягаарай тий. Өөрийгөө илэрхийлэхээс битээ ягаарай. Аа. Дараагийнх нь болохоор гадагшаа явж суралцахыг ярьжсэн шүү дээ тий. За тэгээ гадагшаа явж суралцахыг одоо хүсч би бол ер нь төлөвлөгөө гаргаад үе шатаа тодорхойлох хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр хаашаа ямар суралцгаа сонгох тий, сонгосон мэргэжлээрээ тохирох сургуулаа олох, шаардлагатай хэлний оноонд хүрэх, боломжит тэтгэлгийн зарлагдах хугацаа болон ямар шалгууртайг нь мэдэх, тэгээ тэрнийхээ материалыг бүрдүүлэх гэх мэт ер нь чагсаалт гаргах чухал зүгээр юм болов уу гэж бодож байна. Тэгээд манай хүмүүс маань бас хэлний хувьд тийм сайн биш гэдэг чигсэн шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо нөгөө сургуулаа сонгоод тэгээд тэр сургуулийнхаа хэлний бэлтгэл бас явах боломжтой. Миний бодлоор зарим сургууль хэлний бэлтгэл дээр ч гэсэн тэр сургуулаас нь өгөх тэтгэлэг байдаг болов уу гэж бодож байна. Гэтэ яг бүх сургууль дээр бол тийм байхгүй л хаа. Судалж үзэх хэрэгтэй. Тийм, нэлээд судалж үзээд тэгээд талаар илүү тийм нарийн хэрэгцээтэй мэдээллийг тий олохын тулд Facebook-ийн группүүд ч юм уу тий эсвэл тийм агенттагт очиод уулзч үзээрэй. Цагтлын эзний маань хэлсэн нэг зүйл амар бууж ирслэлтэй. Энэ нь болохоор тийм бүх зүйл нураад байгаа юм санагдаж байна. Ангалд орчихсан юм шиг санагдаж байна. Хичээлжсэн шүү дээ тий. Тэгэд хүмүүд хэлээд болохоор бидэнд ямар нэгэн байдлаар хар ангал руу унаад буцаж гарч чадахгүй байгаа мэт тийм мэдрэмж мэдэрдэг үеуд юу зөндөө байдаг шүү дээ. Энэний араас яаж гарч чадахгүй юм шиг санагдаад. Тэгээ ангалд унчаад нэг л болохгүй, маргааш харагдахгүй, хар бараан харагдаад тий. Ийм үед бас зөндөө байдаг тий. Энэ үеийг харин өөрийгөө олж бат бөх хүн болох суур үе гэж харах хэрэгтэй. Энэ үеийг даваад гарчсан бол тийм сэтгэлийн хаттай тийм хүн болж суураа тавих юм болов. Тэгж хараасай гэж бидний зүгээс л хүсэж байна. Одоо төөрсөн биш харин одоо өөрийгөө хайж байгаа. Өөрийгөө хайж чаддаг хүн л болохоор үнэхээр өөртөө зөв зам олж чаддаг юм шүү гэж хэлмээр байна. Манай санаад тийм үед байсан уу? Магадгүй бас ижлээ сонгохдоо бас нэг тиймэрхүү үед гарч ирсэн байж магадгүй шүү дээ тий. Тийм, ер нь мэрэгжил сонгох бас аягүй хэцүү байсан. Яагаад тэгэхээр нөгөө миний үлдсэн амьдрал яг энэ сонголтоос шалтгаалсан юм санагдаад тэгээд яг л нэрээ хадан тавчулсан халууны зүйлс шилнэ тий. Яг үнэхээр яг тэгж хэлдэг шиг байсан. Гэхдээ яг хөө тэгээд хүмүүстэй ярилцах тусам тэгэл яг тэр одоо миний бодсон байгаа мэрэгжлийн хүмүүдээ ингээд санал зөвлөгөө солилцох тусам арай л нэг дээрдэж ихсэн л дээ. Яг тодорхойгүй байдлаас санаа зовоод төгшөөд ин гэсэн үг ч тийм. Тэгэл ер нь яг угаасаа нөгөө багасаа яг өөрийгөө мань хэлдгээр дуртай юмаа сонгох. Тэгээ бас ирээдүйн чиглэлийг одоо баримжаалах гэдэг үүднээс багасаа зурх дуртай байсан. Тэгээ ерөөхдөө бол зураг сууртай гээд архитектор нэлээд бодож ирсэн юм а. Тэгсэн чинь үнэхээр нөгөө нэг тулаад шаардлагатай онооныхаа талаар мэдээлэлтэй болсон болохоор архитекторт үнэхээр яг үннийг хэлэхэд бол яг тэмцээгүй гэх юм оноо хүрээгүй математикийн оноо хүрээгүй хаа. Тэгээд график дизайн ангийг сонгож ирсэн. Тэгээд тэндээ ч гэсэн бас яг ороод шууд бас нэг мундаг болчаагүй бас нөгөө суралцах юм. Уусаал энэ суралцах процесс учраас алдаа онооч гэх юм байсан. Гэхдээ зөндөө юм сурсан. Тэгээд хамгийн гол нэг ажил дээр бас бодит юм мэдрээ сураад л яг явд юм байл л дээ. Тий. Ер нь бол тэгэл их сургууль ямар сургуульд ер нь сурах гэж л очиж штэ тий. Тэгэхэд ингээд очиж бол би мэдэхгүй байна. Гэт гутраад байх юм шаардлагагүй байх гэж бодож байна. Тэгээд бас одоо мэржлээ сонгож байгаа хүүхдүүдэд хэлэхэд энэ бол тий өхөн хөхтлээ бол хийх ажилчин биш байхгүй юу? Энийг одоо хизээж суулж болно, хизээж дахиж сурж болно штэ тий. Бид нэр 30 40 гарчаад шинэ мэрэгжил эзэмшгээ сурж болно. Тэг тэрнийхээ дагуу ажиллаж болно. Эдийг ерөн санаарай гэж хэлмээр байна. Тийм. Амьдралынхаа хавцад суралцах зүйл тийм. Амьдралынхаа хавцад суралцах зүйл. Тийм болохоор цагтлын маань эзнээс өөртөө ингээд нэг хитрхи их тийм хүлээлт амар хүүсгээд өөрийгөө бас юм тарантанд оруулаад авъя. Тэгэхээр нөгөө мэрэгжлийн сэтгэл зүйч маань анхаар шатны зөвлөгөөнүүдийг тагаад үзүүлээс арай дэрдэх баха гэж найдаж байна. Найдаж байна. Өөрийн маань хувьд тийм байсан. Ер нь нэрий бас сонирхолтой ч магадгүй яагаад сэтгэл судлалыг сонгосон бэ? За ер нь бол би багаас хүмүүсийг амар сонсох дуртай байсан. Өөрөө илүү тэгэж ярих гэхээсээ илүү тийм сонсож явдаг хүн байлаа. Тэр ч бас айгу ур чадвар байгаа хгүй тийм. Тэгээд яг анхандаа сэтгэл судлал, сэтгэл зүйч гэдэг мэргэжлийг бол мэддэггүй байсан би. Тэгээд
багтаа бас математиктай амар дургуун хөхтэй лаа. Жон төстэй мэгэн. Математиктай ихүү дургуун хөхтэйсэн. Тэгээ байга математикийн давталхан суучихна. Ааха. Дургуун тэгээд сайн биш болохоор байга математикийн давталхан суудаг. Тэгээд давталхан суудаг гэрнэл амар дургуун болдог тэрэндээ. Тэгэл заавал математик шаардахгүй мэрэгжил чи юу ээж болдог вүлээ гэж бодоод тэгээд байж хахад яг уу би өөрөө сонголтоо хийхээс өмнө манай багш надад зөвлөжсөн байхгүй юу? Чи сэтгэл судлалаар яваад үзвэл яах вэ? Тэгээ ингээд миний одоо нөгөө нэг 10 жилийн нэг юм багш хөтөлдөг нэг дэвтэр байдсан шүү дээ тий. Тэрийг одоо юу гэдэг вэ? Хувийн эрэг гэдэг лөө. Тий, хувийн эрэг. Тий, хувийн эрэг гэдэг шүү дээ. Тэгээ тэрэн дээр манай багш болохоор өөр намайг амар тийм нийтэж бусдтай амар сайн ойлголцож харилцдаг гэж бараг жил болгонд хэлж бичдэг байсан байхгүй юу. Тэгээд тэрэн дээрээ тулгуурлаад надад хэлсэн байхгүй юу. Сэтгэл судлалыг сонирхоод үзвэл яах вэ? Тийм илүү хүмүүсийг сонсох чадвартай иймэрхүү юм чинь гээд тэгээд би ерөөдөө анх энэ мэргэжил бэдийг мэдчихсэн. Тэгээд би тэгтээ нэг тэр үедээ шууд шийдэг үл тэ. Яагаад гэвэл манай гэрийнхэн ч гэсэн ер нь наадах чинь ирээдүгөө мэргэжил юм шүү. Тэгээд хэцүү юм биш үү? Чи ингээ баян хүмүүсийн зовлон сонсно гэж бодсон шүү дээ. Харин тийм. Чи баян хүмүүсийн зовлон сонсно. Чи тэгээд тийм сэтгэлийн хаттай хүн юм уу? гэж амар хэлдэг. Тэгээд би одоо 100% шийдэг байсан байхгүй юу. Тэгсэн чи нэг инээдтэй юм хэлгээд нөгөө нэг математик хэрэггүй байна гэж бодоод. Яг би нэг 70 30 болцсон байсан миний сонголт. Тэгээд би эсвэл олон улсын харилцаагаар явдаг юм болов бодож ирсэн. Олон улсын харилцаа юу эсвэл судлал уу гэд. Тэгээд бэжсэн чи математик хэрэггүй байна гэж бодоод. За сэтгэл судлалаар явъя гэх. Тэгээд ерөнхийдөө бол ингээд сонсох тусам мэдэж авах тусам илүү тийм таатай байсан. Надад тохирсон мэргэжил юм шиг санагдсан. Тэгээд яг уу бас энэ дээр надад шийдвэр гаргахад тусалсан зүйл гэх юм бол тийм хувийн гэр бүлийн туршлага гэх юм уу да. Манай гэр бүлд одоо нэгэн сэтгцэн юмгээр өвчлөөд тэгээд тэрнээсээ болоод илүү их яагаад гэдгийг мэдхийг хүссэн. Гэх юм уу да. Тэгээд илүү ерөөхдөө бол за энэ мэргэжлэр явъя гэж шийдвэр төрсөн. За тэгээ их сургуульд орсон чинь математик биш статистик үзтээ юм да. Нөгөө математикээс зүгтсэн биш статистик үзсэн би. Давхгүй гэсэн дагаараа 3 давн гэдэг шүү. Харин тийм ёстой давсан шүү би нэрээ. Үнэхээр бараг нөгөө нэг статистик үзэж байгаа семестртээ бараг статистик дээр умсан дөө. Бараг л урагчлаа. Тэгтэл бас арай амьдралтай математик байсан баха гэрдээ. Харин тийм арай амьдралтай байшгүй. Би ер нь геометртэй айгу дургуй байсан. Тэгсэн чинь статистик арай тийм сонирхолтой байсан надад миний хувьд. Тэгээ одоо нөгөө нэг бидний хэрэгэлдэг сэтгэл судлалын хэрэгэлдэг одоо нөгөө нэг датагийн тэр үргэлж амар тийм сонирхолтой байдаг гэсэн надаа. Тийм болохоор хүмүүс бас тий ингээд сонирхож байгаа мэргэжил чинь бас тийм ирээдүггүй штий гэж хэлж магадгүй. Энэ үед яг өөрөө бас сайн судалгаа хийх ёстой болов. Чи үнэхээр өөрөө энэ мэргэжилд үнэхээр туртай, үнэхээр ингээд чанд бүх чадвар нь байгаад ингээд үнэхээр тийм сэтгэл зүрхээ зориулах хэмжээнд байгаа бол ирээдүйд эрэлттэй эрэлтгүй те хүмүүс үгүй гэж хэлсэн ч гэсэн зүтгээд үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд намайг яг сурж байхад ч гэсэн сураад одоо би бүр 3 дахь курст орсон байх үед ч гэсэн манай ингээ гэрийнхэн зарим нэг хүмүүс тэгж хэлжсэн байхгүй юу. Тэгээ би яг зүгээр нэг яг 3 дахь курсын аяд жоохон сэтгэлээр унаад. Тийм ер нь тэгээс амар харин тийм майлстон унж босох юм ихтэй шүү дээ. Тийм уйлж байлаа тий бүр. Яг зүгээр нэг хэцүү үед амар их байсан. Тэгээд энэ үед яг зүгээр нэг сэтгэлээ онгойлгох гээд ойр дотныхоо хүмүүстэй ярилцах хэрэгцээ гарна шүү дээ тий. Тэгээд энэ үедүүд яг зарим хүмүүсийн хэлсэн зүйл нь хэлсэн шүү дээ. Гэдэг үг гэсэн. Тэгэхээр тэр амар муухайсан л та. Тийм болохоор бас тий бусад хүмүүс маань сонсож байгаа бол төгсөх одоо нэг 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдтэй, найзуудтай, эргэн тойронд тийм хүн байгаа бол сонсоод өгөөрэй. Тий. Гэтэ яг нэг заавал 12 дугаар анги төгсөж байгаа тий нэг мэргэжил сонгох гэж байгаа хүмүүс бол байх албагүй шүү дээ. Зүгээр эргэн тойрны чинь эргэн тойрны тань хүн ингээд асуудлаа хэлж ингэж яаж яахт тэрийг таныг шийдвэрлээд өгөхээс илүү сонсоод өгөөч. Сонсоод ингээд би ингээд сэтгэлээ уудалж ахайг минь сонсоод өгөөч гэж хүсэж байгаа гэдгийг хэлмээр байна. Тийм шүү. Бас зөв ойлгомжтой. Тийм би бас нэг угаасаа яг өөрийн шийдэлгээр
одоо миний ч гэсэн бас туршлагаар гэх юм уу яг нөгөө хитрхи зааж зөвлөхгүй байгаа зүйл биш гэхдээ ингээ мэдрэгддэг гэх юм уу яг ингээ суралцах тусмаа цаг хугацаа жоохон мартаал тэрэндээ илүү сонирхолтой болоод ингээл цаанаас нь нэг жоохон joy гэх юм уу тийм гоё мэдрэмж мэдрэгдчихэвэл яг магадгүй яг зөв мэрэгжлийнхаа дагуу явж гин эсвэл одоо үнэр хийх ёстой юмнахаа алхам ойрцсон байна гэж мэдрэгдэх байхаа. Харин тий. Яг нөгөө нэг бид нар бас нэг тийм бүтээмжтэй уюуд гэж байдаг шүү дээ тий. Минийх яг өглөө өрөдөг байхгүй юу? Яг өглөө өдрийн хоолноос өмнө тэгээд эсвүү бол яг нэг тийм 10-аас 12-ийн хооронд оройны яг тийм үеуд би амар бүтээмжтэй. Би ер нь хичээл хийхдээ тэгж шийдэг гэсэн. Орой сууж яг ингээд оройны хоолны дараагаас сууж эхлээд тэгээд нойр хүрээтэй бол унтчихдаг гэсэн зүгээр. Зөв. Тэр нэг зөв юм бэл. Тэгэхгүй бол нөгөө нэг нойр хүрээд ахт хичээл хийгээд ах юм бол нөгөө нэг нойр хүрсэн болохоор тэр нөгөө хийж байгаа хичээл минь толгоороо ингээд бүтэн ордгүй байсан. Тэгээд ерөөд бол заагийн хаяад унтчихдаг. Ер нь бол гайгүй ихт унтчих юм бол өглөө гайгүй ихт зэрчдэг. Тэгээд сэрээд ичдэг гэсэн. Илүү тавтахад надаа илүү тийм тав тухтай мэдрэмж төрдөг байсан. Тэгээд тэрэн шиг ер нь хүн болгоно нэг тийм хичээл хийх ч юм уу тий ажиллах бүтээмж гардаг нэг тийм цаг үеуд байдаг гэж бол бодогдож байна. Зарим хүмүүс бас нэгэн тийм шөнөөр бүтээмж гаргадаг үед амар хөдөлж тий. Манай одоо нэг их гэдэг байхгүй юу? Яг шүн сууж ажилладаг. Ажил нөгөө амар их нөгөө нэг төсөл мөсөл амар бичдэг. Тэгээд ихтэй өдөр болохоор яг нөгөө нэг хүүхдүүдээ ингэн гिचэн гутаа яг ингээд шүн 3 4 хүртэл амар сайн төлөвлөж ажиллааждаг. Ер нь тэрэн шиг хүн болгонд бас нэг тийм уюуд байдаг баг. Тэгээд тэрийгээ бас илүү мэдээд авчих юм бол тийм их сургууль сурч байгаа ч тэр 10 жил сурч байгаа ч тэр илүү үр бүтээлтэй байх юм болов. Тэгвэл нөгөө амар ядраал нойр хүрээ өөрөөгөө шахаал инхээр нэг амар толгоонд тэр хичээл маань ордоггүй юм болов гэж миний зүгээс л үзэж байгаа. Нөгөө ярьсан зүйлээ базаад гэх юм уу товчхон гэх юм бол нөгөө маш их айдас байгаа, төгшүүр байгаа, тэрийг айл болох ингээд намж агаад угаасаа энэ ч нөгөө амьдралын бас нэг хүүхэн ихэн үе гэх юм уу одоо нэгдээ ерөнхий зураг авах юм бол тийм болохоор ингээд үзэж тулах зүйл ингээд ирээдүйд бас байгаа болохоор өөртөө сэтгэлийн дарамт бас битгий үсгээрээ сонголт хийх тусам ч өөртөө ихтэй болно те. Тэгээд ингээд ихний одоо мэрэгчлээ сонгох шаардлагатай 4 асуултанд өөрөөсөө асуугаад тэгээд дараагийн алхмуудаа ингээд бас бодоод хэрэгжүүлээд явхад нэргээ тарсан чинь зөндөө зүйл амжилтсан байх баха. Тэгээд ерөн захидлахаа эзэн Safe Space podcast-ийн зүгээс чадна шүү чадна гэж хэлмээр байна. Чадна. Бас миний зүгээс эцэст нь хэлэхэд та болон одоо сонсож байгаа бүх хүмүүс маань онцгой хүмүүс шүү гэдгийг бас хэлмээр байна. Одоо байгаа эргэлзээд энэ ирээдүйд таныг одоо маш ухаалаг, уян хатан, ойлгомжтой хүн болоход одоо төлөвшүүлэх юм болов. Тийм учраас шантрахгүй, тусламж ирээд асууж лавлаад өдөр бүр багаар урагшлаарай гэж хэлмээр байна. Тэгээд хэрэг өсвөл мэрэгчлийн хүмүүсээс бас зөвлөмж аваарай. Жилмээр байна. Тэгээд захиалгаас өмнө амжилт хүсье. За ингээд Safe Space podcast-ийн 4 дугаар маань ерөөхдөө өндөрлж байна. Тэгээд сонсогчтой хэлгээд манай Safe Space podcast маань Instagram хаяг болон positive daddle email хаягаар захидлуудаар 7 хоногт нэг дугаар цацагдчих байгаа учраас захидлынхаа ирсэн дараалын дагуу хүрэж байгаа гэдэг бас сануулмаар байна. Тийм болохоор захидлын ирсэн хүмүүс маань сайхан хүлээж байгаарэ. Одоо айл болох хурдан дугааруудаа оруулаад явнаа гэж хэлмээрэн. Нөхөө дугаарыг хүлээн авч сонсон сонсогчдоо баярлалаа. Захидлын ирүүлсэн хүндээ бас баярлалаа. Баярлалаа. За дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай.